Орой минь төргийн үзэгчтэй манай өнөөдрийн ярилцах цаг нэвтрүүлгийн зочноор зураач, сэтгүүлч, судлаач Шарвын Чойжлогоо оролцож байна. Орой минь төргий. Баярлалаа. Та надтай түрүү нэлээд ярьж хахад нэг юм хэлж өглөө л дээ. Жишээ нь одоо төрийн сүлд гэж байна. Төрийн дуулал, төрийн далбаа, төрийн тэргүүн, төрийн ёслол, төрийн шагнал, төрийн соёрхол, төрийн цагдаа, ордон, төрийн наадам, төрийн санхүү, төрийн өмч зааж, төрийн өмчийн хороо, төрийн сан, төрийн албан хаагч, төрийн сургалт, улс төрч, төрийн алба, төрийн байр, төрийн банк, төрийн түшээд, төрийн ерөнхийлөгч, төр захиргааны баац гэдэг ингээд төртөө баахал юм. Гээ энэ юу буруу байна? За энэ бол одоо энэ Монгол улсын үндсэн хууль гэдэг хууль байна. Энэ Монгол улсын үндсэн хууль. Энэ Монгол улсын үндсэн хууль гэдэг нэрээрээ бол зөв юм. Дотор талын ингээд хараад үзэхэд тэр чигээрээ төрөйсөн үгээр дулдуурсан ийм л үндсэн хууль болсон байна. Тэгэхээр төр гэсэн үгээр дулдуулна гэж одоо өнөөдөр Монгол улсын төр гэдэг бол одоо бидний нөгөө бараг л тахин шүтэх ёстой хамгийн орон дэд юм чинь биш юм уу? Энэ ийм юм л да. Энэ түүх гэдэг имийг судлаж үзээд хүннүүгөөс өсвүүлээд 13 дугаар зуунаас өсвүүлээд 21 дугаар зуун болцсон байна. Тэгэд энэ бүх хугацаанд бол яг хөвгтэй зэрэг чинь бол замнаж ирсэн тэр үг яриа аялгуу энэ бүх юм чинь бол яаж хөвгтэй зэрэг чинь бол Монгол гэдэг яг сайхан юундаа бол ингээд захирагдаж явах ёстой байхгүй Монгол хэл аялгуунд. Гэтэл энэ бол яаж хөвгтэй зэрэг чинь тэр хэл аялгуунаас сальцсан. Тийм зүйл болсон байхгүй. За та надад бас нэг юм хэлээ л дээ. Энэ жишээ нь Бямсүрэн гээд Монгол төрийн ёслол хүндэтгэл судлаач түүхийн ухааны доктор профессор гэдэг хүн Бямсүрэн гэдэг хүн маань төр эрхэмшиг оршихуй ёс хүндэтгэл гэсэн ийм маш том нийтлэгдсэн юм байна. Одоо нэг нүур хагастай. Энэ дээр та нэг зүйлийг бүр анхаарахаар ингээд бичсэн мэйл да. Төрийнхөө хүндэтгэлийг хувьчилсан гүрэн байхгүй цаашдаач гарахгүй болов уу гэж энэ хүн бичсэн. Энийг та нэг тайлбарлчихгүй. Дахиад би хэлье. Төрийнхөө хүндэтгэлийг хувьчилсан гүрэн байхгүй цаашдаач гарахгүй болов уу гэж. Тэгэхээр ингэж төрийнхөө одоо хүндэтгэлийг хувьчилна гэдэг чинь энэ аимшигт юм л да. Яагаад гэвэл зэрэг чинь энэ үндсэн хуулинд заасан тэр заалт нь бол буруу гэдэг нь бол тодорхойлогдож байгаа нь анхаарч нь бол ягаад гэвэл зэрэг төр гэсэн үндсэн хууль болцсон байгаа байхгүй юу. Энэ бол яаж нөхөд хэсэг бүлэг хүмүүст бол хамаарагдсан одоо тийм үндсэн хууль болцсон байгаа юм л да. Тухайлах юм бол би нэг юм уншаад өгч хэл да. Монгол улсын их хурл бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү улсын их хурлд хадгална гэсэн заалт байгаа. За төрийн гэдэг үгийг аваад үзье. Төрийн гэдэг үгийг аваад үзэхдээ зэрэг чинь энэ 13 дугаар зууны үеийн хэлээр журам юм. Энэ нь бол орчин үеийнхаар 21 дугаар зуунаар хууль гэсэн үг. Тэр хууль хоёр хууль гэсэн үг орчсон байгаа байхгүй юу. Тэгэхээр бол яаж нөхөтэй зэрэг төр гэдэг үгэнд тэд дулдуудаад эндээ ташаараад ингээд явцсан учраас энэ төр гэдэг нэр бол яаж нөхөтэй зэрэг чинь сүүлдээ бүр бант улсуулаад төвөрчихсөн. Явсаар байгаа. Зөвхөн төрд ажилдаг улсын. Төрийн албан хаагч тийм. Тэр хуваарь хөлбөмбөглөгч юм уу эсвэл хувийн компанитай хүмүүст орохгүй болоо. Орохгүй болчих. Ягаад гэвэл зэрэг чинь таны хэлж байгаагаар тэгэхээр одоо төрийн дуул гэдэг маань шин миний дуул биш болоо авчиж байна. Биш болчих. Хүний дуул байх уу? Энэ бол яаж нөхөтэй зэрэг чинь төрийн 3 өндөрлөг 76 гишүүн цагдаа шүүх прокурорт хамрагддаг шүү дээ. Ер нь төрийн гэдэг үг одоогоор. За ингээд үзэх юм бол яаж нөх хэсэг бүлэг хүмүүсийн хуулийн дуулал, хуулийн сүлд те сүлд дуулал чайлгаа ингэж бодож байна. Жишээ нь зарим нэг хүн ингээд бүр одоо нэг үг үсэг бүр ингээд цэг тасалдаар хөцөлдөд байгаа юм шиг нэг санагддаг. Жишээ нь та бол бас зураач хүн тийм ээ. Тэгэхээр зураач хүн бол бас юм ингээд хийсвэрээр сэтгэж янз бүрээр хийсвэрээр бодоож тайлбарладаг л да. Би зүгээр харж ийсэн зүгээр ингээд нэг цагаан цаас байж байгаа. Цагаан нэг зурсан зураг гэсэн. Тэгэхээр нөгөө зураачин тэрийг хараад айгүй ингээд энэ цагаан гэдэг бол ийм учиртай гэж амар олноор янз бүрээр тайлбарлаж байгаа юм л да. Цагаан гэдэг бол одоо ариун сайхан юу гэдэг шиг юм одоо тэрэн дээр тийм харагдаж байна гэдэг юм. Тэрэн шиг таны энэ хэлж байгаа гэж одоо шинэ одоо жирийн наад мөртөө хүмүүс ойлгоход бас хэцүү юм шиг санагдаад байгаа юм шиг. За ингэж оо. Ягаад өгөхтэй зэрэг чинь хүн бол түүхээ мэдчихээ зөв юм хийдэг байхгүй юу? За түүхээ мэдхгүй хүн бол
ямар ч эрен үед биш тий. Энэ бол гологдох тийм бүтээл гардаг. Түүхээ мэдж судалж хийх юм бол эрен үеэ дааж чадах. Эрен цаашдаа бол эрен үетэйгээ энэ зэрэг явах тийм бүтээлээ бол хийж чаддаг. Гэхдээ монголчууд бол түүхээ мэдэхгүй байх гэж та хэлэх гэж байна уу? Би бол ингэж байна. Түүхээ муу судалсан байна. Түүх яриад биш тийм ээ. Одоо би миний мэдх юм биш тий. Арчил гарснаас хойш одоо 20 гаруй жил болчихлоо шүү дээ. Энэ хугацаанд бол яаж юм түүх яриад цээжэд илдээд байсан. Ер нь түүхэн дотор чухам юу явж ирсэн юм тий. Ямар ухаан явж ирсэн гэдэг судлаагүй байна л дээ. Чингисийг яриад цээжэд илдээд. Чингисийг яриад цээжэд илдээд байсан. Та хэлээлт түрүү сүлд дуул гэдэг бол одоо хуучин бол сүлд дуул гэдэг байсан тийм ээ. Одоо төрийн дуул гэдэг болчлоо. Гэхдээ тэр одоо яг нэг хэлвчийн ухааны эрдэмтэд ярьж байгаа сүлд дуул гэснээс төрийн дуулыг бол арай зөв юм уу гэж бодоод ингэсэн юм шиг юм уу? Биш. Ягаад гэхдээ зэрэг чинь ингэж байна. Төр гэдэг үг чинь журам гэсэн үг юм аа. Улс гэдэг үг чинь хүн нийлж ягаад улсаа байгуулдаг байхгүй юу? Энэ дэр ингэж байгаа юм. Монгол улсын үндсэн хууль гэж байгаа шүү дээ. Улсын үндэс нь хүн байхгүй юу? Хүн. Хүн чинь бас үндэстэй байдаг тийм ээ. Тэрнийг л хэлээд байгаа байхгүй юу? Бүх юм Монгол улсын үндсэн хууль гэсэн энэ нэрийн дорл ер нь явагдаж байвал бүх юм яг чигчтэй шулуун, шодрог, үнэн баримттай ийм явагдана. Таны хэлж байгаагаар үндсэн хуулинд алдаа гарсны уршигал одоо бидний амьдрал юм уу байгаад байна гэж та хэлэх гэж байна уу? Би бол ингэж байгаа. Үндсэн хуулийг хэдэн онд боловсрууллаа. Эний чинь 460 хэдэн депутат сууж агаад социализмын үеийн депутат штэ. Тэр хүмүүс боловсруулчихсан. Тэгээд бол яаж нэ энэ хууль батлагч хэрэгжсэн бол 92 онд ингээ батлагтай хэрэгжсэн л дээ. Тэгээд энэ бол социализмын үеийн яг тэр үеийн оюун ухаанаар тэр үеийн яг баримталж байсан зарчмаараа энэ хуулийг хийгээ явуулсан юм байна л дээ. Тэгээд одоо ингэж байгаа. Энэ 20 жилийн дараа энэ хууль маань ер нь бол тэгээд юу болчихсон ингээд эргээд үтсэн л дээ. Эргээд үтсэн чинь бол яаж нөхөд зэрэг чинь төр хэсгэн үгээр дүүрчихсэн. Засахтаа байна. Эний тэгвэл чухам юуг нь засах хэрэгтэй үндсэн хууль? Үндсэн хуулиа бол засахтаа бол яаж нөхөд зэрэг одоо байгаа 76 гишүүн гэж үү тийм ээ. Энэ 76 гишүүнээр хилэлцүүлээд яриулаад энэ хүмүүсээр батлуулах юм бол суудлын дээрээ сууж байгаад нэгнийхээ өмнөөс бол 3 хоног 4 хоног ингээд ээлжлээд дарчиж байгаа хүмүүс яаж шудраг юм хийх юм? Энийг шудраг болгохын тулд ийм 2 сая 700 мянган ард түмнэрээ хилэлцүүлж байж энэ хуулийг гаргах юм бол хууль шиг үндсэн хууль шиг хууль болж чадна. Ойлгомжтой ойлголоо. Танд энэ арчлалын 20 жил хувь хүнд чухам юу вэ? Хувь хүнд бол яг ер нь бол эрхчлэл олгосон. Москва явахд бол 15 рубль, гадагшаа явахд 15 рублийн нэг зөвшөөрөлтэй байсан шүү дээ. Арчил гараад бол яаж нөхөдөө зэрэг чинь дэлхийн бүх улс оронд очиж байна. Та тод очив уу? Би очсон, явсан. Тий. Энэ бол эрхчлэл үе. Олдож байгаа сайхан эрхчлэл. Хүний эрхээр жарахаар өөрөө эрхээр зов гэдэг. Тий. Та тэгээ өөрөө эрхээрээ зовж байна одоо. Одоо би бол жаргаж байна уу? За би бол яаж нөхөдөө зэрэг чинь ингэж байгаа. Ер нь бол хүн чинь жаргах цагтаа жаргадаг тий, зовх цагтаа зовдөг гэдэг шүү дээ тий. Өнөөдөр бол би яаж нөхөдөө зэрэг чинь бас зовлон дунд л явж байна. Жаргаж байгаа юм алга надаа. За яа. Яг хийгсэн юмаа бол хийж чадахгүй явж байна. Энэ бол яаж нөхөдөө чинь үгүй ээ. Эрх чинь байна шүү. Эрхчлөлтөй болчихлоо шүү. Та тэгээ дуртай юм хийл та одоо юугаа хиймээр. Нэг юм дутагтаад байгаа байхгүй надаа. Юу дутагдаад байгаа? Юм хийхдээ зэрэг надаа бол ингэж байгаа. Өнөөдөр бол электроникийн тоолдог юм байхгүй. 21 дугаар зуун тий. Би ажиллаа хийхдээ бол яаж нөхөдөө зэрэг энэ электроны 21 дугаар зуунд бол хөдөлмөрийн багж хэрэгсэл авах хэрэгтэй. Энэ хэрэгсэл маань дэлхийн түвшинд бол энэ зэрэгдсэн нано технологийн багж тоног төхөөрөмж авах хэрэгтэй. Тэгжиж би сансан батсан хийн шүү дээ. Энэ эрхчлэл маань хэрэгжихгүй явж байгаа байхгүй юу? Таны л мууг их ба ш. Та тэгээ одоо энэ чөлөөтэй ертөнцид болсон бол олох хэрэгтэй өстэй өөрөө. Миний муу гэж юу ах вэ? 2 сая 700 мянган хүн өнөөдөр бол яг ихэнх нь бол 80% нь бол над шиг хөдөлмөрийн багж том төхөөрөмж авч чадахгүй явж шүү дээ. Энэ хэний буруу юм гэхээр банк санхүү эрхчлэл олгож чадаагүй. Банк санхүү нь хэсэг бүлэг хүмүүсийн өмч болчихсон. Тэгвэл Монгол өнөөдөр ямар нэгэн байгаа? Арчсан нэгэн байгаа юм уу? Хуучин бол яг бид нар 90 оны өмнө
социалист нийгэмтэй байсан, дарангуйлалтай гэж ярьдаг л да. Одоо 20 жилийн дараа 20 жилийн өндөрлөгөөс харахад тэр талаар бас үнэн чим ярьж байсан юм би тэр социализмын үед сайн ч байсан юм байгаа. Муу ч байсан юм байгаа. Өнөөдөр тэгвэл 20 жилийн дараа бид ямар нийгэмд байгаа юм? За энэ бол яаж нөхөд зэрэг чинь би тодорхойлоод ингээд үзэхэд бол яаж би өөрөө шүү дээ тий. Тодорхойлоод үзэхэд бол яаж нөхөд зэрэг чинь манжийн дарангуулын үе гэж биж байсан тийм үү? 200 гаруй жил одоо монголчууд нохлуулсан, дарлуулсан. Яг тэр нийгэм өнөөдөр бол яг үйлчилж байна. Хэн дарлаад байгаа монголчуудыг? Манжууд байхгүй шүү дээ. Үндсэн хууль Оросууд нь яваад энэ үндсэн хууль яваа зөв хийж чадаагүй, зөв гаргаж чадаагүй. Энэ төр гэсэн үгэнд дулдуутсан тэр хүмүүс чинь өнөөдөр бол банк санхүүгийн эрхчлөөг ард түмэнд бол зөв болгож олгож чадаагүйгээс өөрөөр өнөөдөр төрийн эрх мэдлийг барьж байгаа энэ нам л гэж ойлгох уу? болно. Тэгж хэлж болно. Ардсан нам нь хувьсгалт одоо ман нам айл нь ялгаа байхгүй. Чи ялгаа байхгүй. Танихаар энэ хоёр намын хооронд ялгаа бий юу? Ман нам, ардсан нам хоёрын хооронд. Гэхдээ одоо ялгаагүй болчихлоо шүү дээ. Нэг хүнжил орчихсон юм чи яах юм? Ерөөсөө ялгаа байхгүй болчихсон. Би нэг өөр асуулт асуумаар байна. Гэхдээ яг одоо хариулахгүй жиж бол мэдэхгүй л сүүлийн үед одоо хүмүүс янз бүрээр яриалын таван талхаан талаар хуучин оюутлахаа гэж одоо иргэний хөдөлгөөнүүд нэг хэдэн жил арилаад үр дүн гарч чадсангүй. Яг сансан үр дүн гараагүй л дээ. Бид бол үндсэн хууль заагдсны дагуу стратегийн том орд газруудын 51%-ийг Монгол улс авах ёстой хуулиндаа заагдсан байна гэдэг ахтал 51% авч чадаагүй бид. Бид 34% мөнгөө төлжээж авахар болчлоо оюутлахаа дээр. Одоо таван талхаа дээр бас ингээд юмнууд энэ талаар та юу гэж бодож байгаа? Иргэн хүний хувьд. За оюуталгаа таван толгоо бол ер нь тэртээ тэргүй бол дампуурчсан. Эрдэмтэж хэлж байгаа. Дампуурна гэдэг нь юу гэсэн үг? Бид алдчихсан гэсэн үг. Үгүй бид алдчихсан. Монголчууд. Тий, монголчууд алдчихсан. За. Энэ бол яг хөвгтэй зэрэг чинь толгоо мутатал алдчихлээ шүү дээ. Толгоо сайн тэр юу гэж эрдэс баялыг одоо тэр мэддэг тэрнийгээ бол ойлгож чаддаг, үнэлж чаддаг тэр сайхан эрдэмтдийн үгийг бол авахгүй шүү дээ. Хүлээж авахгүй шүү дээ. Цаагуур бол яаж нөхөд зэрэг чинь одоо нөгөө юу хэлээд байгаа нөгөө хулгайч юм шиг чинь юу яагаад шүү дээ. Нөгөө ашигт малтбал чинь харийн гүрэнд бол үнгүй л өгөөд шүү дээ. Үнгүй биш л дээ тэр чинь хармандаа юм авч байгаа л өгч байгаа л доо. Тэр нөхдөд л аваад байгаа. Ард түмэндээ бол ард түмэн тэр нөхдөд юм өгөхгүй шүү дээ. Төр гэж одоо энэ нэрэнд дулдуутсан хэсэг бүлэг хүмүүс л ухсаад байгаа шүү дээ үүндээ бол. Та энийг сонин авчирлаа ин харууллаа л дээ шинэ энэ ямар Монцамагийн мэдээ байна те 2010 оны 11 дугаар сарын 24-ний үед гарсан энийг үзэж таарж болох юм. Улсын их хурлын гишүүн Ц элбэг доржийн хамт Баян хонгор аймагтаа гэнэ. Та бол одоо улсын ерөнхийлөгч хүнтэй бол бас хамт зураг агуулсан. Тэгээд таньяас түрүүн асууж хахад улаан од сонд бас хамт ажиллаж байсан байна. Тэгээ арчлын 20 жилд бас ерөнхийлөгчийг одоо энэ том үнийг таньдаг хүн ч бас жоох юм зуугаад кампани юмтай болж чадсан уу? Үгүй юмтай болж чадах уу? Одоо ингэж байгаа их хурлын альч гишүүн тийм үү? Өнөөдөр бол салбарын сайдууд миний таньдаг хүмүүс бий. Тэр хүмүүс рүү бол хүсэлт өөрийнхөө хүсэлтийг биш дээ. Бас нэг ойлгуулаа хэлчихийх хинч утас авахгүй. Ийм л хүмүүс шүү дээ. Тэг бодоод үзээ л дээ. Ийм хүмүүсээр яаж нөхөд зэрэг чинь өнөөдөр бол улсаа хуучин социалист нийгмийн үед авдаг байсан юм уу? Ярд чаддаг байсан юм уу? Социализмын үед бол яг хөхтэй зэрэг чинь бол тэр чинь бараг нэг товооноос л халууч ирсэн юм шүү дээ. Хоолоо бол. Хоолоо юу? Гэхдээ 20 жилийн өмнө одоо энэ улс төрийн товчооныхын тусгай хангамжтай байна. Болио гэдэл 11 хүнийг гэдээс одоо тэгээд 11 нь болиод одоо 76 болчихлоо шүү дээ. Тий. Дээр нь тэгээд төрийн нэг 3 өндөрлөг гэдэг нэмээд ингээд 79 шишээ тэгээд олон хүмүүс нэмэгдээ явлаа. 20 жилийн дараа та тэр 90 оны одоо арчсан хувьсгалуудыг яг 20 жилийн өмнө хүлээж ийсэн шиг тэр үр дүн гарч ирв үү? Яаж харж байна? Арчлал гэдэг имийг бол биднээс бол яг ер нь бол шудраг одоо ёсл гэж байгаа шүү дээ. Ер нь бол шудраг ёс. Шудраг бай. Тий, шудраг бай. Тэгээ хуулиа хэрэгжүүлээ. Тим юм хийж чадсангүй. Буруут нь хэм бэ? Одоо бид нар буруутан хайдаг л да. Бид нар өөрсдөө ч буруутан. Буруу хүнээ сонгодог нь. Тий, буруутан гэхэр явахтай биднээс бол яг буруу хүнээ сонгоцсон. Тэд бол яаж нэг хөхтэй зэрэг чинь бол ард түмнээ молигдуулчихсан тий. Ард түмэнд тэднээс одоо молигдуулчлээ. Тэгэл ингээд сууж байгаа. Тэгэл байгаад ах уу? Үгүй ээ. Ингэж байж болохгүй. Тэмцэх ёстой. Яаж? Мэдээж бүү барихгүй шүү дээ. Худал юмыг шүү дээ, тийм ээ.
худлын юм зөв болгох тий сайн үйлийг хийж үтэй. Энийг хийхэд бол яаж нөхөтэй зэрэг чинь биднээс ямар нэгэн одоо тэр хөгжиж байгаа улс орнуудын одоо хөгжлийг одоо авчирсан тэр багаж тоног төхөөрөмж тэр эднүсийг бол биднээс бол аваад өөрөөр хэлбэл Монгол брэнд гэсэн одоо тийм сайхан баялаг бүтээх ёстой. Одоо Монголд юм хийж байгаа юм байхгүй юм чи. Социализмын үед бол бас овоо юм хийждэгээс одоо Монголд юу хийж байна? Энэ ойлын цасл хийж ах шиг байна. Социализмын үед бол яг хөхтэй зэрэг чинь бол за янз бүрийн юм хийж байсан. Тэр одоо германдууд алдартай үн хүрдэг тэр цэнхэр гүцийг хийдэг байлаа, шаазангуудаа хийдэг байлаа, гутлаа хийдэг байлаа, тоогоо хүртлүүдээ хийдэг байлаа шүү дээ. Тэгээд их олон юм хийдэг байсан дөө ер нь. Хадаасаа ч хийдэг байсан. Тий, хадаасаа. Одоо хадаас хийдэггүй. Хадаас үтий хэл өнөөдөр бол яаж нөхөхтэй зэрэг чинь бол за хэд бэлэнчлэх социализмын үеийг хэд бэлэнчлэх гэдэг нь шүү дээ. Тэрнээсээ илүү хэд бэлэнчлэх сэтгэлгээнд орчлоо шүү дээ. Тэгэхэд энэ нийгэм социалист нийгэм хоёрын одоо алийг сонгох вэ гэж танаас асуулт алийг сонгох вэ? За энэ хоёр нийгмийн алийг сонгохыг гэх юм бол тэгээ одоо байгаа нийгэм би юу гэж нэрлэхийг бас сайн мэдэхгүй байна. Арчил лав биш. Одоо яг тэр барууны маягийн арчил лав биш энэ бол өөр л юм байна. За энэ нийгэм бол яаж нөхтэй зүгээр одоо миний хувь тодорхойлт шүү дээ. Зүгээр одоо нэг бант улс гэдэг юм уу да. Нэг бант улс л болчихсон. Монгол улс биш, бант улс. 21,000 таавдгүй юм. 21,000 аав. Хэрэгтэй юу? За 21 мөнгө хэрэггүй хүн ч байхгүй шүү дээ. Тоодгүй 21 үтэл цалингаа авдаг хүмүүс байна. Их хурлын гишүүд байгаа ч гэсэн дээ. Тэгж ярьдаг л юм тэдээс бол 21,000 бол яг ядарсан хүмүүст мөнгө. Өнөөдөр харамсалтай нь Монголын ихэнх хүмүүс тийм болчихлоо. Баян хүмүүст нь бол яг хөхтэй зэрэг чинь бол тоглоом. Нохоод бол яг хөхтэй зэрэг чинь нэг угаац өгч яг адилхан юм болчихж байгаа байхгүй юу? Нохоод угаац өгч байгаа. Тий, яг адилхан. 21,000 гаруй бол шүү дээ. Өнөөдөр юм авах юм бол юу худалдаж авах юм? Гэхдээ одоо ард түмэн 5 цагаас одоо 536 хувцас аваад их баяжих юм бодол цугаад байгаа шүү дээ. Тэр бол зангууны үлгэр. Ягаад? Хизээч биелэгдэхгүй шүү дээ. Одоо энэ бол алдаа тавьчихсан юм тийм ээ. Энэ баялаг. Гэхдээ энийг та мэдж байна. Энийг тэгвэл шудраг ерөнхийлөгч мэдэхгүй байна уу? Чи доороо бүхэл бүтэн ажлын албатай, тамгын газартай том институт, том байгуулагч ерөнхийлөгчийн тэр ягаад тэд нар дуурдаг юм? Жирийн иргэн та дуурч мэдээд байна. 5 толгойд бол юм болохгүй. Ард түмэнд эндээс юуж болох вэ? Тэд бол яг хөвгтэй зэрэг чинь одоо эргээд нэг тогоонд орчихсон. Нэг тогооноос салууч байгаа шүү дээ. Төр 9 тогооноос салууч байгаа шүү дээ. За. Тий. Тийм учраас бол яаж нэг хөвгтэй зэрэг чинь ард түмэнд хэрэгтэй юм хийчихье гэсэн бодол бол үүндээ тэр хүмүүст алга байна. Яг шударгаар хэлэхэд. Яг тийм. Таарсан холбооны анх дэх шишүүдийн нэг. Тийм ээ? Нөгөө 90 оны тэр нэг Туранхай морийг та зурж исэн. Тий. Тэ одоо энэ ардсан нам ингээ муу хэлээд байх танд хайрын биш байх. Энд ч одоо бол ардсан холбооноос төрж гарсан нам шүү дээ. Ардсан нам. Энэ бол яасан гэхдээ зэрэг чи Монголын ардсан холбоо бол миний бодлоор бол яаж нөхд анхны тавьсан зорилгоос бол нийцчихсэн гэсэн үг л дээ. Ардсан холбоо. Тий. Тийм учраас бол яаж нөхд зэрэг өнөөдөр бол эргээд бол эргчлөөтөө тий үгээ дуурч чадахгүй. Дуурсныг юм барьж яваа хийчихнэ. Дургүн хөрөөл буудаад алччихна. Тэгвэл энэ бол ямар нэг юм ихэр нөгөө төрүүчийн хэлдэг миний бант улс. За би нэг өөрөөр тодорхойлж байгаа жишээ нь би ч тодорхойлсон биш. Энэ Оросын нэг мундаг хэлсэн байдаг юм а. Тэр ерөөсө зөвлөлт холбоот улсад перестройкийн дараа арчилсан нийгэм бий болно гэж ярьж байхад бол Оросд хизээч барууны маягийн арчил бий болж чадахгүй. Үсрээд Латин Америк маягийн арчил болвол их маа гэж хэлсэн. Манай Монгол яг л тийм болж байгаа. Цөөхөн хэсэг бүлэг улсууд бүх эрх мэдлийг авчаад тэгээд үүнийг арчил гэд нэрлээд байгаа л. 7 сарын 1-ний үйл явдалд одоо хэн буруутай гэж та бодож байгаа? За 7 сарын 1-них бол зохион байгуулалтыг хийсэн үйл ажиллагаа л да. Хаанаас зохион байгуулалт байсан? Ер нь бол энэ нь бол яг хөвгтэй зэрэг ард түмэн тэртээ тэргүй бол бүгдээрээ мэдчих. Хувьсгалт нам ер нь бол зохион байгуулалтыг хийсэн гэж ярьдэн шүү дээ. Дотроос нь хүмүүлэгч, дутхан хүмүүлэгч, янз бүрийн хүмүүс тагнуул, магнуул оруулаад ингээд бүжгнүүлээ тавьчихсан. Өнөөдөр өөрснөө хэлж байгаа шүү дээ. Тэр турхирч байсан хүмүүс нь өнөөдөр бол баримтан дээр биедээ бичлэгэн дэргээд саяхан телевизээр ярьж ил байна лээ. Тэгвэл яагаад одоо тэр тохирч исэн нөхдүүдийг хариуцлага тооцож болохгүй? Ардсан намын одоо ерөнхий прокурорын арчилсан ерөнхийлөгчтэй болчлаа. Яагаад болдгоо юм бэ? Энийг бол хийж чадахгүй байна л да. Тэр үеийн хэл бол Монгол улсынхаа
тэр сайхан эрдэс баялагийг одоо тавиад туучж байгаа хүмүүс бол нэг тоогоноос салуудаж тэр сайхан юмнасаа салахыг хүсэхгүй учраас энийг бол илчиж чадахгүй шүү дээ. Яг тэднээс бол санал нэгтэй тий. Нүр аалзны тор гэдэг шиг бид хоорондоо сүлжээтэй болчихсон. Тийм учраас бол энэ бол их хэцүү. Энэ байдлаас яаж гарах вэ тэгвэл? Энэ байдлаас одоо гарахад том хэцүү дээ. Одоо бол ард түмний одоо шургуу тэмцэл. Хонглын үзүүрт та гэрэл харж гин үү? Үгүй энэ чинь часрагийн үед хэлжсэн үг л дээ. Хонглын үзүүрт гэрэл харагч яах гэж тий. Одоо харагдаж байна таны хувьд жишээ нь? Юу ч байхгүй. Харанхуй байна. Энэ байдлаас гарах уу? Тий, харанхуй байна. Та надад энийг сонин харуулж илээ л дээ. Энэ бас энэ дээр гарсан хуулийн дээрх төр гэдэг мундаг том юм бичсэн энэ үзэгчтэй. Тий. Тэгэхээр энэний талаар бол та ингээд одоо шинэ энэ төр гэдэг юмыг одоо буруу ойлгосон, түүнээс болоод үндсэн хуульд орсон зүйлүүд нь буруу байна гэдэг ерөнхийлөгчд энийг явуулсан гэж байна. Хариу нь ирсэн гэж байна л да. Монгол Улсын ерөнхийлөгч элбэгдэж тандаж ирүүлсэн таны санал санаачлагыг хүлээж авлаа. Танд гүн талархал илэрхийлье. Ерөнхийлөгчийн зөвлөх болд. Таны хүссэн хариултыг өгч чадсан уу? Хариулт өгсөн мэт баярлалаа гэж байна. Санал санаачлагыг хүлээж авлаа. Танд гүн талархал илэрхийлье. Та өөр юм хүссэн юм уу? Одон медаль, мөнгө төгрөгч байдаг юм уу? Үгүй. Ягаад гэвэл зэрэг чинь би ингэж байгаа. Монгол улсын үндсэн хууль төр гэсэн одоо нэртэй болчихжээ. За. Уул нь бол үндсэн хууль гэсэн нэртэй байх хэрэгтэй байхгүй юу? За. Гол үндсэн хууль гэсэн нэртэй. Тий. Тэгэхээр бол яаж нэг дотор талын ингээд онгойлгоод уншихаар ерөөсө бүгд төр гэсэн үгээр дүүрсэн. Одоо яаж байж байгаа энэ төр шүү дээ. Одоо энэ төр гэдэг үг хүн болгоны амнаас гардаг болсон. Их хурлын гишүүд хүртэл би улс төрчгээ цээж болоод болсон. Тэгээ төр нь бол өөрөө бол тэнд юу тэр хичнээн төр гэсэн одоо 23 тий гарсан байна. Тэгэхээр бол төр гэсэн бант улс үүссэн байгаа байхгүй юу? Төрийн албанд ажиллаагүй хүн бол төрийн бант улсад орохгүй бай. Наран туул зах дээр юм зорж байгаа хүмүүс, хөдөө хоний хариулж байгаа хүмүүс, газар тариалан эрхэлж байгаа хүмүүс бол энэ төр гэдэг юмд орохгүй. Яг гэхдээ зэрэг чинь тодорхой бүлэг хүмүүсийг үндсэн хуулиараа заажсан байж тээ. Тий. Үндсэн хуулиараа би сая уншиж өгсөн шүү дээ. Энд заажсан байж байгаа юм чинь. Төрийн эрх барих. Энэ дээд байгууллага юу гэдэг энэ дэр. Тэгвэл одоо төрийн дуулалцвал та өтөрт хамаагүй болоо явчих. За төрийн дуулал одоо ингэж байгаа. Төрийн дуулалыг харж ингэж байгаа. Төр дуугаа хүмүүсийн дуулал. Монгол улсын их хурл бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү улсын их хурлд хадгална гэж байгаа. Тэгэхээр энэ хуулийнхаа заалтаараа 76 гишүүн. За. Нөгөө төрийн 3 өндөрлөг. Цагдаа шүүхвэр цагдаа болд гэдэг нь шүү дээ. Би төрийн форумтайг өнгөж ээж балууд өгч биз дээ тий. Тэгэхээр энэ хэсэг бүлэг хүмүүсийн хууль болчихсон байгаа байхгүй юу? Энэ дуулна төрийн дуулал болчихсон. Сүлд нь болохоор төрийн сүлд гэж байгаа шүү дээ одоо. За ингээд бүх юм буруучаа төрийн далбаа гэж байгаа. Энэ чинь олимп боллоо гэхэд биш үү те. Тэнд тамирчин маань одоо төрийн далбаа гэхгүй бол энэ чинь Монгол улсын далбаа гэж дээ. Монгол улсын далбаа гэж хэлнэ. Тийм учраас үндсэн хуулийн нэр нь Монгол улсын үндсэн хууль гэж байх ёстой юм аа. Тий. Тэгэд бүх юм зөрчилдсөн. Одоо энэ зөрчилийг яаж арилгах вэ? Энэ зөрчлийг л арилгахчвал Монгол хөгжиж болно гэж та бодож байна уу? Энэ бол ийм юм л да. Энэ нэгдүгээр асуудал тий. Улс орн бол эрхчлөлттэй болох, шудраг болох нэг асуудал энэ үндсэн хууль ажиглах. За хоёрдугаарт төрийн бэлэгдлийн хууль гэдэг чиний урд байж байна. Энэ хуулийг бас зөв болгох хэрэгтэй. Наан чин төр гэсэн бүх хуудас төр. Тэгэхээр одоо биднес Монгол улс юм уу, төр улс юм уу? Нэртэйгээр нь төр улс гэж хэлчих ёстой байхгүй юу? Ер нь бол. Өөрөөр хэлбэл таны хэлээд байгаа зүйл бол энэ төрийн эрх мэдэл гэдэг нэг хэсэг бүлэг хүмүүс гэдэг юм аваад одоо төр гэдэг юмар л урдаа барьж байгаа л ард түмнийг одоо хавчаад дарлаад байна ч гэдэг юм тэгж ойлгож болох уу? Энэ бол ингэж байна. Тэгж болно л доо. Ягаад гэвэл зэрэг чинь төрийн гэдэг юмар тий. Ерөөсөө бол шууд юу болгоцсон. Айлгадаг одоо хэрэгсэл болгоцсон. Төр гэдэг үгээр. Төр гэдэг үг хамгийн дээтэй л. Энэ ч бас хууль гэж юм байх ёстой шүү дээ. Манайхан тэгээд үстэй хуулийн дээр зинкрэнгээс өөр юм байхгүй гэж ярьдэн шүү дээ. Гэтэл бол төр гэсэн энэ нэр нь хуулиас илүү хүчтэй болчихсон. Тийм учраас төр гэдэг төрийн албан хаагч, төрийн албан гэдэг рүү одоо хүмүүс хөшгөрч тавьдаг. Тэрэнд дулдуудаг
Тэрэнд орсон хүн тэр хоолноос бол хоол алгаддаг. Яг л ийм болчихсон. Одоо тэгвэл цэцгийн дээр нэг хөх тэнгэр биш тэгвэл цэцгийн дээр төр байж гин гэсэн. Төр байж байна. Төр гэдэг маань тэр төрийг атгсан хэдэн хүмүүс байж гин. Тэр төрийг атгсан тэр хэдэн хүмүүс байгаа байхгүй юу? Би бол ганцхан энийг л зөв болгохыг гэж бодчих. Энийг зөв болгох юм бол 2 сая 700 мянган хүнээ тий сүлдтэй болгоё. Сүлд дуул даавуулгая тий сүлд далбатаа болгоё тий тугтаа болгоё. Төрд ажилтгүй хүмүүстэй зориулаад. Тий. Төрд ажилтгүй хүмүүстэй. Тэгэхээр бол хуучин бол яаж нөхдөд одоо байж байгаа засгалч чинь ингэж байгаа. Төрийн дуулал гэдгээр явж байгаа шүү дээ. Энэ дэр ингээд аваад үзэхэд бол 24 оны үндсэн хуулинд сүлд гэж байгаа юм. Сүлд дуулал Монгол улсын сүлд гэж байгаа юм. 40 оных болохоор мөн адилхан сүлд гэж байгаа байхгүй юу? Дараа нь 60 оных нь болохоор мөн адилхан сүлд гэж байгаа байхгүй юу? Сүлд дуулал тий сүлд гэж байгаа. 92 оны энэ юугаараа бол төрийг гараад ирсэн. Одоо тий төрийн дуулал. Төрийн дуулал шүү. Тэгэхээр төрийн дуулал гэхээр хэсэг бүлэг хүмүүсийн дуулал болоо үйлчсэн үндсэн хуулийнхаа заалдаа. Та хоёр тамаа авахгүй төр. Тамаа авах. Тэгэхээр төрийн далбаа ч гэсэн тэр нөхдүүдийн далбаа. Бид хоёр тамаа. Тэр нөхдүүдийн далбаа. Бид хоёрт бол Монгол улсын далбаа хамаатай. Олимпийн тэр юу яасан одоо төрүүлсэн тэр хүмүүсийн дуулал биш. Чайлгаа юм яа. Таавал шин бас зураач юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр зураач хүн бас юм их сонин сэтгэдэг. Гүнзгий олон талаас нь сэтгэдэг болохоор та тэгж сэтгэж байгаа байх л да тий. Би бол тэгж ойлгох юм. Тэгэхээр яг таны хэлхийг ингээд үзэхэд бол би үгүйсгэж бас чадахгүй л байна. Яалч зөв юм шиг л харагдлаа юм да. Тэгэхээр та тэгээд зураг зурдаг гэлээ. Хоёлоо жоохон өөр асуудал бас энгийн улс төрчмөөргүй байна л да. Шинэ та зураг яаж зурц сурав? Хаана ямар зураг зурав? Ямар сургууль сурав? Би ер нь зургийн сургууль төгсөөг. Авьяас тий өөрийнхөө авьяас өөрийнхөө сонирхлоороо явсараа байгаад тэгэд юу юм ингэж явсараа байгаад 86 онд илүү Москвад бол олон улсын Балкад зургийн уралдаан болсон. Тэгээд тэнд төрүүлээд 2 дугаар байранд ороод дэлхийн 53.5 мянган бүтээл уралдсан. 5,000 бүтээлээс 2-т орсон л доо. Ямар сэдвэр зурсан? Инг 50 нийгэм дэвшлийн төлөө өсөн уран дор инг 50 гэдэг плакатаар. Плакат гэж одоо манай инг 50 тийм ээ гэж. Зураг тууцсан. Зураг тууцсан. Тий. Тэгээд бол яасан энд ирэхэд бол яасан гэхдээ зэрэгч Монголын орчуудын эвлэлийн хорооны гэсэн гишүүн гэсэн одоо сайхан одоо эрхэм цолыг надад бол өгс юм да. Тэгээд бол Монголын орчуудын эвлэлийн хороондоо бас их баярлж явдаг, талархаж явдаг. Тэгээд энээсээ гадна бол надад бол багш гэж бол байхгүй. Миний багш нар хин эмхтэй зэрэг зураачд. Мэдхгүй юм зураачтаас асуудаг. Тэгээ надад хэлж өгдөг. Тэднэр маань надад бол багш. Манай зураачид их сайхан сэтгэлтэй шүү дээ. Дараагийн бас нэг сүүлчийн шихүү асуултууд цагмаанд өгч явах шиг байна да. Та одоо ишин ирээдүйд Монгол улс энэ хоёр хөрштэйг найран тарьцаа гэдэг юм харьцаагаа зузаадахаас гадна 3 дахь хөрш гэж одоо ерөнхийлөгч ярьж байгаа л да. 3 дахь хөрш гэдэг зүйл одоо ингээд Америк нэгдсэн улс байгаад Монгол улс геополитикийн бодлогын хувьд энэ ямар шүү бодлого байвал зүгээр гэж бодож байна. Шинэ одоо аль улс орнуудтай илүү мэдээж бид хятадтайгаа муудалцаад байж болохгүй шүү дээ. Оросуудтайгаа муудалцаад байж болохгүй. Яах ёстой. Өөрөөр хэлбэл монголчуудын ирээдүйн амин чухал асуудал та. Тий. Тэгээ манайх бол хэний дагах ёстой. Одоо бол тэрний дагна энэний дагна гэд хэрэггүй л дээ. Хоёр хөрчтэйгөө бол яаж нүгтэй энэ тэнцүү бол дипломат үйл ажиллагаагаар л энийг зогцох ёстой. Ер нь бол өөр арга байхгүй. Тий, өөр ямар ч арга байхгүй. Өнөөдөр бол дэлхийн хуулийн тийм төрийн хар хайрцагны бодлого гэдгийг л явуулах ёстой. Тий. Тэгээ манайх бол төрийн хар хайрцаг биш юм л да. Төрийн нэг алтан аргамж гэж байсан тий. Тий. За баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн зочноор зураач сэтгүүлч судлаач Монголын Арц холбооны анхдагч гишүүдийн нэг миний хүндэрч явдаг одоо бидний талбай дээр тэмцэж яхад бидний товж дэмжиж ирсэн Шаруун Чойрлогоо орлоо. Энэ нэвтрүүлэг маргааш 9 цаг 30 минутаас давтагдана. Ингээд танд сүүлчийн нэг 45 секундыг үлдээе да. За баярлалаа. Би бол төгсгөлтэй нэг л юм хэлье гэж бодож байна. Монгол улсын ерөнхийлөгч Эрдэмтэн мэргэд ард олондоо хандаад нэгэн зүйлийг хэлье гэж бодож байна л дээ. Энэ юу ихтэй зэрэг чинь түүх хазаавал улс хазаадаг юм.
журам хазаавал улс бутардаг юм. Дүрэм хазаавал хэв хэмжээ хазаадаг юм. Ёс хазаавал зан үйл хазаадаг юм. За энэнийг ямагт өглөө болгон аяг цайгаа уухтаа энэ дөрвөн мөрийг ямагт санж яваач гэж та бүхэнд бол энийг бол захиж одоо хэлж байна л дээ. Энэ дөрвөн үгийг хүн болгон бол яаж мэдж явах ёстой, ойлгож явах ёстой, ухаарч явах ёстой гэж бодож байгаа. Энэ ямар учиртай үг юм бэ гэхдээ зэрэг түүх хазаавал улс хазаана гэж. Нэг үгнээсээ болоод өнөөдөр бол улс төр гэсэн үгнээс яаж хазааж байна те? Энэ баримт нь. Журам хазаавал улс бутардаг юм гэж. Өнөөдөр үст энэ үндсэн хууль иргэндээ бол үстэ тий үйлчлж чадхаа болчихсон учраас тал тийшээ бутарч байна. Дотроо бутарч байна тийм ээ. Гадагшаа явж байна тий. Боолын хөдөлмөрт явж байна. За дүрэм хазаавал яадаг юм гэхдээ зэрэг чинь дүрэм хазаавал хэв хэмжээ хазаадаг гэж хэлсэн тийм ээ. Дүрэм хазаавал биднес Улаанбаатар дотроо юм уу дүүрэг дотроо аймаг сум дотроо ч гэдэг юм уу тий. Өөрийгөө авч явж чадах чадвар болчдөг юм байна л дээ. Ёс хазаавал яадаг юм бэ гэж дөрөв хэлсэн тий. Ёс хазаавал зан үйл хазаана гэдэг нь ингэж байгаа. Цагаан сараар баахан зурхаачд хэрэлдэг үстэй. Ой чинийх зөв, минийх буруу тий, минийх зөв гээл хэрэлдэг. Тийм учраас энэ дөрвөн үгийг бол ямагт санаж яваарай л гэж байна. За баярлалаа үзэгчтэй.